Дэлхий дээр маш олон сүм байдаг ч тэд бүгд өөрсдийгөө Бурхны жинхэнэ хүүхдүүд гэж хэлдэг. Бүгд л өөрсдийгөө Бурхны хүүхэд гэж зүтгэж, бид ч бас өөрсдийгөө Бурхны хүүхэд гэж хэлдэг. Тэгвэл хэн нь Бурхны жинхэнэ хүүхэд вэ? Үүнийг шийдэж өгөх хэн нэгэн байх ёстой биш үү? Бурхан чухам хэнийг өөрийн хүүхдээ гэсэн шийдвэр гаргаа бол. Үүнийг өнөөдөр Ром 8 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээс харъя. Тийм дахтуу нараа бид махбодын дагуу амьдрахын төлөө байдаг. Махбодын үртэнгүүд биш. Учир нь хэрэв та нар махбодын дагуу амьдрал үхэх ёстой. Харин та нар сүнсээр биеийн үйлсийг үхэлд хүргэвэл амьдрах болно. Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурхны хүүгүүд юм. Дахин айдаст хүргэх болчлолын сүнсийг та нар хүлээн аваагүй. Харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид Аба гэж дууддаг. Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагчид нь ч бас мөн. Өв залгамжлагч гэдэг нь өвийг өвлөн авахыг хэлж байна. Христтэй хамт алдаршуулгадахын тулд хэрэв бид үнэхээр түүнтэй хамт зовдөг юм бол бид Бурхны өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог. Энэ нь юутай ч харьцуулшгүй юм. Бурхны хаанчлалын яруу алдар дэндүү сүр жавхлантай, дэндүү гайхалтай юм. Энэ дэлхий дээрх бидний амьдрал хэдийгээр ядарч туйлдам, хүнд бэрх байж мэдэгч Бурхны мөнхийн хаанчлалд их нутагтаа буцах юм бол тэнд өдөр бүр зөвхөн баяр баясгалан, аз жаргал бэлхэнэ. Өвдөлт, хөгшрөлт, ууй гашуу, зовлон гэж юм огт байхгүй. Илч Паул үүнийг харсан. Түүний сурч мэдсэн эрдэм мэдлэг болон сайн удам угсаатай гэр бүлгээд иймэрхүү юмс нь Бурхны хаанчлалтай харьцуулах аргагүй юу ч биш зүйл байж. Тэрээр заримдаа хоол ундгүй, хувцас хунар муутай, нойр дутуу явдаг байв. Энэ бүхнийг амссан ч тэрээр сайн мэдээг бол дэндүү баяртайгаар, аз жаргалтайгаар тунхаглаж явсан. Учир нь түүнийг мөнхийн хаанчлал хүлээж байсан юм. Бурхны хүүхдүүд нь Бурхны хаанчлалыг өвлөх боломжтой, өв залгамжлагчид болж чадна гэж айлдсан. Тэгвэл бид хэрхэн Бурхны өв залгамжлагчид болох вэ? Бид Бурхны өв залгамжлагчид болохын тулд эхлээд Матай 13 дугаар бүлгийн 10 дугаар ишлэлийг харцгаая. Шав нар түүн дээр ирж, та яагаад тэдэнд сургаалт зүйллээр ярьдаг юм бэ гэхэд тэр Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. Учир нь хинд байна? Түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хинд байхгүй байна? Түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана. Тэд харавч ис ухааран, сонсовч үл сонсдог агаад, ойлгодог ч үгүй тул би тэдэнд сургаалт зүйллээр ярьдаг. Тэдэнд Исаигийн иш үзүүлэлэг биелдэг юм. Юу гэвэл тэр та нар сонсон сонсовч хизээч ойлгохгүй. Харан харавч огт ухаарахгүй. Учир нь энэ ард түмний зүрх нь хатуурч, чихэн дүлхийрэн хатуурч, нүдээ анжээ. Ис бөгөөс тэд нүдэрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч иргэнэ. Би тэднийг эдгэх байсан гэсэн байдаг. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэйе. Есүс дэлхийн хүмүүст Тэнгэрийн орны нууцыг ойлгуулахаар олон сургаалт зөвлөл ашигласан байдаг. Өнөө үед энэ дэлхий дээр далайн нэргийн эс мэт олон сүм байгаач Есүсийн сургаалт зөвлөлөөр дамжуулан яг ямар газар байгаа хүмүүс, ямар итгэлтэй хүмүүс нь Бурхны өв залгамжлагчид болохыг бид тодорхой мэдэх ёстой. Түрүүхэн уншсан ишлэлд биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг гэж бичсэн.
Бурхны хүүхдүүд нь бид үү, ням гаргийн мөргөл үйлдэх хүмүүс үү? Эсвэл өөр бусад хүмүүс үү гэдгийг Библиэр дамжуулан шалгах учиртай юм. Матай 13 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн судлая. Есүс хурсан олонд сургаалт зөвлөлөөр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зөвлөлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. Энэ нь иш үзүүлэгчээр хэлүүлсэн биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ би сургаалт зөвлөлөөр амаа нээн. Би ертөнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ гэсэн байна. Есүсийн ашигласан олон сургаалт зөвлөл дундаас өнөөдөр Лук 16 дугаар бүлэгт гардаг Авраамийн гэр бүлийн сургаалт зөвлөлөөр хин Тэнгэрийн орны өв залгамжлагч болохыг, чухам хин Тэнгэрийн хүүхэд болохыг нэгтлэхэд энэ цаг мөчийг зориулъя. Лук 16 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл. Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэгсэн, мааланган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цингэдэг байв. Яр шарханд баригдсан, Лазар гэгч нэгэн ядуу ир, хаалгыг нь сахин хөвтөж, мөнөөх баяны ширээнээс унсан, өвдөл цөвдлийг нь идгсэн химээн хүсдэг байжээ. Хажуугаар нь нохот ирж, шархыг нь долоодог байв. Ядуу ир өгсөнд, тэнгэрлэгч нар түүнийг авч, Авраамийн өвөр дээр тавьжээ. Баян нь ч өгсөнд түүнийг оршуулв. Тийхүү тэр, үхэгсдийн оронд тарчлан байхдаа, хараагаа дээшлүүлж, тэртет байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр, Авраам эцгээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ гаалд ам тэмцэн зовж байна гэж хашгирахад. Баян хүн ч өгсөн, Лазар ч мөн өгсөн. Үүний дараа Лазарыг хэний өвөр дээр аваачсан бэ? Авраамийн өвөр дээр аваачсан. Харин баян хүн үхээд хаашаа явсан бэ? Тэр там руу явсан. Тамд хаягдсан баян хүн Авраамийн өвөр дээр байгаа Лазарыг хараад чин сэтгэлээсээ гуйв. Авраам эцгээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд, хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ гаалд ам тэмцэн зовж байна. Тэр Авраамаас чухалчлан гуйжээ. Сүнсний ертөнцид Бурханаас өөр эцэг гэж байхгүй. Гэвч Лук 16 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлд тийхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртет байгаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ, эцэг бурхан минь гих ёстой байсан хэсэгт юу гэж хэлсэн бэ? Авраам эцгээ гэсэн байна. Тэгэхээр энэ сургаалт зөвлөлд гарч буй Авраам нь хэнийг бэлгэдэж байна вэ? Бурханыг бэлгэдэж байна. Сүнсний ертөнцид эцэг гэж дуудагдах нэгэн Бурханаас өөр байхгүй. Эцэг бол Бурхан, эцэг бурхан минь гэж хэлэх ёстой атал Авраам эцгээ гэжээ. Есүс яагаад Бурханыг Авраамтай холбосон бэ? Энэ маш чухал агуулга л та. Библийн түүхээс харахад Бурханы хаанчлалын өв залгамжлагч нь хэн болохыг мэдэх чухал үнэн яг энэ Авраамийн гэр бүлд агуулгаддаг. Үүнээс бид энэ нууцыг олж мэдцгээе. Эцсийн дүндээ Авраамийн гэр бүлийн өв залгамжлагч нь хэнийг төлөөлж байна вэ? Бурханы хаанчлалын өв залгамжлагчдыг. Авраам бол Бурханыг бэлгэддэг хүн тул түүний гэр бүл Тэнгэрийн хаанчлал дахь Бурханы гэр бүлийг бэлгэддэг. Эхлэл 15 дугаар бүлгээс харвал Авраам нас ахиж байсан тул өв залгамжлагчийнхаа талаар санаа зовж байв. Авраам тэр үеийг хүртэл хүүхэдгүй байсан учраас бүр ч их санаа зовж байв. Гэхдээ тэрээр гэрт нь өссөн Илизер гэдэг зарцтай байсан. Энэ зарцаа өв залгамжлагчаа болох уу гэж дотроо боддог байсан ч хараахан шийдэж чадаагүй байлаа. Тэгэхэд Бурхан Авраамийн гэр бүлд хэн түүний өв залгамжлагч болох ёстойг зааж өгсөн. Бурханд хийх ажил ч их байгаа юм чинь. Тэрээр хөв хүн нэг бүртээ уулзаж, өв залгамжлагчаа тэр хүнийг сонго, тэр хүний хүүхдээ болго гэж заах зав байхгүй. Библи бол иймэрхүү агуулга бичигдсэн ном биш. Авраамийн гэр бүлээр дамжуулан хэн Бурханы өв залгамжлагч, хэн Бурханы хүүхэд болохыг зааж өгөхийн төлөөх
Бурханы нууц болох хүсэл эхлэл ном дагуулгдсан байдгийг бид харж болно. Тиймээс бид энэ сэдвийг судлахаас өөр аргагүй. Эхлэл 15 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Үүний дараа эзний үг Авраамд үзэгдлээр ирж, Авраамаа бүү, бамбай чинь би тул, шагнал чинь агуу их гэжээ. Авраам, эзэн бурхан минь, та надад юу хайрлахсан бол би үр хүүхэдгүй бөгөөд. Би үр хүүхэдгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Надад хүүхэд байхгүй гэсэн. Төдийг хүртэл Авраам хүүхэдгүй байв. Хөгшөрсөн боловч хүүхэдгүй байлаа. Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Элизер юм гэж Авраам бурхантай ярилцсан. Тэрээр бурханд Элизерийг өв залгамжлагчаа болохыг хүсэж байгаагаа хэлэхэд бурхан юу гэж хэлсэн бэ? 3 дугаар ишлэлийг харъя. Авраам цааш нь та надад үр удам заяагаагүй. Харагтун гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Бурхан Авраамд хариу хэлэхдээ Элизер чиний өв залгамжлагч болохгүй гэв. 4-р ишлэл. Харагтун эзний үг түүнд ирж тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин өөрийн чинь биес төрөх хүн л өв залгамжлагч болно гэд. Авраам нас өндөр болсон байсан ч гэлээ Дамаскийн Элизерийг өв залгамжлагчаа болгох гэхэд нь бурхан зөвшөөрөөгүй. Энэ хүн чиний өв залгамжлагч болохгүй гэв. Үүнийг бид сайн санах хэрэгтэй. Чиний биес төрөх хүн чиний өв залгамжлагч болно. Элизер биш гэж бурхан ихний нэр дэвшигчийг татгалзсан. Авраамын гэр бүлд түүний хөрөнгийг өвлөх өв залгамжлагчид нэр дэвшигч 3 хүн байв. Эхнийх нь Элизер, 2 дахь нь Ишмаил, 3 дахь нь Исаак байв. Энэ 3-аас хэн Авраамын өв залгамжлагч болох вэ гэдэг нь бүх хүн төрлөختөн дундаас ямар хүмүүс бурханы хүүхэд болохыг тодорхой ялгах чухал түлхүүр юм. Элизер Авраамын гэрт амьдарч байсан ч бурхан түүнийг өв залгамжлагч болго гэсэн үү? Болохгүй гэж айлтсан. Эхлэл 16 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг харцгаая. Ингээд эхний хүн Элизер өв залгамжлагчаас хасагдав. 2 дахь өв залгамжлагчаар Авраамын анхны хүүхэд төржээ. Эхлэл 16 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Тэгээд Хагаар Авраамд хүү төрүүлсэн ба Хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаил гэдэг нэрийг Авраам өгөв. Ишмаилийн ээж нь Сарагийн шивгчэн Хагаар байв. Сара өөрөө хүүхэд төрүүлж чадахгүй тул шивгчэн Хагаараар дамжуулан Ишмаил гэх хүүтэй болжээ. Авраам маш их баярлав. Өөрийнх нь мах цусны тасархай болох хүү төрсөн тул аргагүй. Авраам бүх зүйлээ энэ хүүдээ өвлүүлнэ гэж бодов. Харин бурхан энэ талаар юу гэж айлтсныг харцгаая. Эхлэл 17 дугаар бүлгийн 15 дугаар ишлэл. Бурхан Авраамд чиний эхнэр Сарын хувьд чи түүнийг Сарай гэж дуудахгүй. Харин түүний нэр Сара байх болно. Би түүнийг өрөөж түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэхэд Авраам нүрээрээ газар унан инээж 100 настай хүнд хүү төрнө гэж өв. 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж өв гэж зүрхэн дотроо хэлжээ. Авраам бурханд Ишмаил таны өмнө амьдраасай гэж хэлсэн. Тэрээр Ишмаил эрүүл саруул амьдарч хожим намайг өгөхэд бүх хөрөнгийг маань тэр өвлүүл болох биш үү гэж бодов. Харин ариун сүнс болох бурхан юу гэж айлтсныг 19-р ишлэлээс харцгаая. Бурхан энэ хүнч бас болохгүй гэж айлдав. Энэ удаад ч бурхан татгалзлаа. Хачин байгаа биз. Авраам өөрийнх нь биес төрсөн л бол бурхан түүнийг өв залгамжлагч болгоно гэж бодсон.
Уг нь Бурхан чиний биес төрөх хүн л өв залгамжлагч болно гэж айлтсан. Гэвч Авраамийн биес төрсөн энэ хүүч бас болохгүй гэв. Энэ маш чухал. Бурхан яагаад болохгүй гэ бол Бурхан Авраамийн биес төрсөн л бол өв залгамжлагч болно гэж айлтсан. Гэвч Авраамийн биес төрсөн Ишмаилыг өв залгамжлагч болохгүй гэж айлтсанд нь ямар нэг учир шалтгаан байж таараа. Шалтгааныг нь олж мэдвэл бид энэ үед яагаад их Бурханд итгэх ёстой чухал хариултыг авах болно. Ишмаилийн аав нь Авраам байсан ч харин ээж нь хэн байсан бэ? Зарц Хагаар байсан. Ээж нь эрх чөлөөт бус боол байсан тул Бурхан түүнийг болохгүй гэж татгалцсан. Түүнийг үгүйсгээд Бурхан юу амласан бэ? Сара хүү төрүүлнэ гэж амласан. Энэ үгэнд Авраам инээсэн. Гэвч энэ нь Бурханы үгийг үгүйсгэж түүнийг тохуурхсан хэрэг биш л дээ. Оо Бурхан минь, би бараг 100 хүрч Сара чиэр хүрлээ. Манай гэр бүлээс болж Бурхан та ингэж их санаа тавих хэрэг байна уу? Бурхан минь, ганц надаас болж та ингэх гэж үү? Би ч хэдийн хөгширч, Сара ч хөгширсэн билээ. Тиймээс Ишмаил таны өмнө инх тунх амьдарч, миний голомтыг заламжлавал болох биш үү гэж үчдэг. Бурхан түүнд хэмжээшгүй их ивэл өгч, хайраар хандаж байсан тул Авраам Бурханыг зовоохгүй, Бурхан түүг удахгүй гэсэндээ ийхүү хэлсэн болохоос тэрээр инээсэн нь Бурханыг доогсон доо биш. Авраамийн гэр бүлийн өв залгамжлагч хэн болох вэ гэдэг энэ асуудал хожим ямар хүмүүс Бурханы жинхэнэ хүүхэд болохыг шийдэх чухал хүчин зүйл байсан тул Бурхан Авраамийн санал хүсэлтээр өв залгамжлалыг нь шийдээгүй. Тийм учраас Бурхан Ишмаилыг болохгүй гэж айлтсан. Ишмаил Авраамийн биес төрсөн ч гэсэн түүнийг зохистой гэж үзээгүй. Тэгвэл Авраамийн өв залгамжлагч болох хүү хинээр дамжин төрөх ёстой вэ? Өв залгамжлагч нь Сарагаас төрөх ёстой. Эхэндээ өв залгамжлагч нь Авраамийн биес төрөх ёстой гэсэн нөхцөлтэй байв. Ишмаил Авраамийн биес төрсөн ч Бурхан болохгүй гэж татгалцсан. Учир нь өв залгамжлагч нь Сарагийн биес төрөх ёстой байсан юм. Тэгэхээр Авраам болон Сара хоёрын биес төрсөн хүүхэд л өв залгамжлагч болно гэсэн утгатай юм. Эхлэл номд маш олон чухал үнэн агуулгаддаг. Энэ нь зүгээр энгийн нэгэн гэр бүлийн түүх биш юм. 16 дугаар ишлэлийг дахин харцгаая. Би түүнийг өрөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг өрөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав. Тэгэхэд Авраам нүрээрээ газар унан инээж 100 настай хүнд хүү төрнө гэж үү? 90 настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү гэж зүрхэн дотроо хэлжээ. Авраам Бурханд Ишмаил таны өмнө амьдраасай гэж хэлсэнд Бурхан үгүй, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна. Эцэст нь Бурхан Сарагаас төрсөн Исаакийг өв залгамжлагчаар томилсон байдаг. Бурхан Исаакийг томилсныг 21-р ишлэлээс харцгаая. Харин би гэрээгээ ирэх жилийн үдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд Бурхан Авраамд айлдсан яриагаа дуусгаж түүнээс салан дээш одов. Ийхүү Элизерийг ч болохгүй, Ишмаилийг ч болохгүй гэж татгалцсан юм. Эцэст нь Бурхан Исаакийг өв залгамжлагчаар томилсон. Бурхан Авраамийн хүү мөн ч гэлээ Сарагаас төрөөгүй л бол хизээч өв залгамжлагч болохгүй гэж айлдсан. Тухайн үед Израильд айлын ууган хүн өв залгамжлагч болдог тогтолцоо байсан. Гэрийнх нь бүх эд хөрөнг ууган хүүд шилждэг байв. Эрт цагт солонгосч ийм заншилтай байсан. Энэ мэд Израильд ууган хүн өв залгамжилдаг тогтолцоо үйлчилж ард түмэн түүнийг чанд мөрддөг байв. Ийм заншлаар бол
Авраамын ууган хүү хэн бэ? Уг нь Ишмаил ууган хүн байсан ч Бурхан түүнийг зөвшөөрөөгүй. Тэгвэл Бурхан яагаад энэ заншлыг зөрчих үйлдэл хийгээ юм бол? Бурханы хүсэл нь өв залгамжлагч Авраамаас гадна хинээс төрөх ёстой байсан бэ? Сарагаас төрсөн хүүхдийг л Бурхан төгс хүүхдээр хүлээн зөвшөөрсөн. Авраамын гэр бүлд өв залгамжлагчийг тогтоосны учрыг Ром 8 дугаар бүлгээс харцгаая. Ром 8 дугаар бүлгийн 14 дугаар ишлэл. Учир нь Бурханы сүнсээр удирдуулж байгаа бүхэн нь Бурханы хүүгүүд юм. Дахин айдаст хүргэх боолчлын сүнсийг та нар хүлээн аваагүй, харин үрчлэлийн сүнсийг авсан билээ. Түүгээр бид Аба гэж дууддаг. Биднийг хэн гэж гэрчилсэн бэ? Бурханы хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол юу болно гэж байна? Бурханы өв залгамжлагчид нь ч бас мөн. Авраамын гэр бүлийн түүхийг харахад Авраам Бурханыг бэлгэддэг учраас Авраамын өв залгамжлагч нь Бурханы өв залгамжлагч гэсэн үг юм. Бурханы хаанчлалын өв залгамжлагчид Бурханы хаанчлалын хүүхдүүд болохын тулд юу ч болж байсан. Авраамын гэр бүлийн энэ чухал түүхийг яавч мартаж болохгүй. Энэ агуулгаас бид харахад хэн Бурханы хүүхэд гэж эцэст нь хүлээн зөвшөөрөгдөхийг мэдэж болно. Элизерийн тухайд аав ээж нь хоёулаа боол байсан. Хуучин гэрээний үед эцэг эх нь боол байсан бол хүүхдүүдийнх нь нийгмийн байр суурч мөн боол болж тийхүү боолын амьдралаар амьдардаг байв. Элизерийн аав нь боол, ээж нь бас боол байсан. Бурхан Элизерийн тухайд үгүй гэж хэлсэн. Бурхан Авраамын биес төрөх хүүхэд түүний өв залгамжлагч болно гэж айлтсан. Хоёр дахь нэр дэвшигч Ишмаилийн аав нь эрх чөлөөт хүн Авраам байсан бол ээж нь боол хагаар байв. Энэ хүнийг ч мөн Бурхан үгүй гэж хэлсэн. Эцсийн эцэст Исаак өв залгамжлагч болсон. Исаакийг өв залгамжлагч болоход нөлөөлсөн хамгийн шийдвэрлэх хүчин зүйл юу байсан бэ? Түүний ээж байсан. Ууган хүү өв залгамжилдаг тогтолцоо хатуу үйлчилж байсан тухайн үед Авраамын ууган хүү Ишмаил байв. Тэгвэл Ишмаилд очих ёстой байсан өв залгамжлах эрх яагаад Исаакт шилжсэн бэ? Бурхан үүнд маш чухал утга учир агуулсан байсан. Хэрэв өв залгамжлах эрх эцгийн удам угсаанаас шууд хамаарсан бол Ишмаил өв залгамжлах ёстой байсан. Ишмаил ууган хүүгийн хувьяар бүх болцлыг хангасан байсан. Насаар ч Исаакаас ах, эрүүл чирэг байв. Ишмаил өв залгамжлах эрхийг авахд хангалттай байсан ч Бурхан Ишмаилийг болохгүй гэж хэлсэн. Гэсэн ч Бурхан эцэст нь хэнийг сонгосон бэ? Их Бурханы тухай үннийг өнөөгийн бидэнд мэдүүлэхийн тулд бусад бүх нөхцөл болцлыг бүрэн хангасан байлаач ихээр дамжаагүй л бол хэнийг ч Бурхан өв залгамжлагчаар зөвшөөрөөгүй. Энэ нь зүгээр нэг Авраамын гэр бүлийн түүх биш. Харин олон урсгал бүгд өөрсдийгөө Бурханы хүүхэд гэж хэлж байгаа энэ үед чухамдаа хэн Бурханы хүүхэд болохыг шийдэх чухал агуулга үүнд шингэсэн байгаа. Өөрөөр хэлбэл эцэг эх нь хоёулаа боол байсан Элизер нь эцэг Бурхан их Бурханд итгэдэггүй хүмүүсийг төлөөлж байна. Ийм хүмүүс өнөө үед олон бий. Тэд эцэг Бурханд ч итгэдэггүй, их Бурханд ч итгэдэггүй. Харин Ишмаил нь эцэг Бурханыг мэддэгч, их Бурханд итгэдэггүй хүмүүсийг төлөөлдөг. Өнөө үед энэ дэлхийн үе олон сүмийн хүмүүс зөвхөн эцэг Бурхан байдаг гэж зүтгэдэг. Ийм хүмүүс Ишмаилийн төрөлд багтдаг. Бурхан ийм хүмүүсийг миний өв залгамжлагч биш гэж айлтсан. Өв залгамжлагч биш гэдэг нь Бурханы хүүхэд биш гэсэн үг. Үүнийг Ром 8 дугаар бүлгийн үгтэй холбож ойлгох хэрэгтэй юм. Харин эцэст нь Исаакийн тухайд ямар байсан бэ?
Сүүлчийн нэр дэвшигч Исаакийн эцэг нь ч эрх чөлөөтэй, эх нь ч эрх чөлөөтэй байсан. Эрх чөлөөтэй гэдэг нь Бурхныг илтгэдэг. Эцэг Бурханд ч итгэдэг, эх Бурханд ч итгэдэг. Эцэг Бурхан эх Бурхныг хүлээн авч тэдэнд итгэдэг хүмүүс хинтээ адил вэ? Исаактай адил. Тэгвэл өнөө үед дэлхий дээр маш олон сүм байдагч тэд эцэг Бурханаас өөр бурхан байхгүй гэж хэлдэг. Харин Библиэд тэгж бичээгүй. Библиэд эцэг Бурхан болон эх Бурхан ч байдаг гэж гэрчилдэг. Хүмүүс Библи уншаад Бурхан гэж бичсэн байдаг болохоор нь ганц тоо гэж бодож магадгүй. Гэвч хуучин гэрээнд Бурхан гэдэг үг 2500 гаруй удаа олон тоон дээр бичигдсэн байдаг. Энэ нь Элохим гэдэг үг юм. Библийн их бичвэрт Бурханыг Элохим гэдэг. Ингэж бичигдсэн шалтгаан нь эцэг Бурхан эх Бурхан байдагт оршино. Тэгвэл эцэг Бурхан эх Бурхан хоёуланд нь итгэдэг хүмүүс хинтээ адил вэ? Исаактай адил. Тийм ч учраас Галат 4-р бүлгийн 28 дугаар ишлэлд ингэж бичсэн. Ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Исаактай адил амлалтын хүүхдүүд, өв залгамжлагчид, эрх чөлөөт эмэгтэй хүүхдүүд, эмэгтэй бусад үр удам гих зэрэг олон янзаар дүрсэлсэн байдаг. Ах トゥ нараа та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. Харин тэр үед Махбодоор төрсөн, сүнсээр төрснийгөө хавцсанчлан идүүгээ мөн тэгж байна. Гэтэл бичвэр юу гэж хэлдэг вэ? Энэ зарц бүсгүйг хүүтэн зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэй хүүтэй хамт өв залгамжлахгүй гэдэг. Энд гарч байгаа өв гэдэг нь юуг хэлж байна вэ? Тэнгэрийн хаанчлалын өвийг хэлж байгаа биз дээ. 31-р ишлэлийг уншъя. Тиймээс ах トゥ нараа бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэй хүүхдүүд билээ. Тэгвэл хүүхэд өөрийг нь төрүүлсэн эмэгтэйг хэн гэж дуудах ёстой вэ? Мэдээж их гэж дуудана. Ийм сургаал шин гэрээний үнэнд байдагч олон хүн Библиэд их гэж байдаг уу гэж асуудаг. Мэдээж байгаа. Энэ талаар судлая. 26 дугаар ишлэлийг харцгаая. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний их юм. Матай 6 дугаар бүлгийн 9-р ишлэлд Бурханыг бидний эцэг гэсэн байдаг. Тэнгэр дэх бидний ааваа гэж бий. Галат 4-р бүлгийн 26 дугаар ишлэлд дээр гэдэг нь Тэнгэрт гэсэн үг. Тиймээс Тэнгэр дэх бидний их гэж хэлж болно. Матай 6 дугаар бүлгийн 9-р ишлэлд Есүс та нар Бурханд ингэж залбир гэж зааж өгсөн байдаг. Тиймд ийхүү залбир. Тэнгэр дэх бидний ааваа, таны алтар ариунаар дуурсдугай. Таны хаанчлал эртүгэ. Таны таалал тэнгэрт шигэ, газарт бас биелдүгэ. Есүсийн заасан эзний залбиралд энэ агуулга багтсан байдаг. Тэнгэр дэх бидний ааваа гэсэн байна. Галат 4-р бүлэгт дээр оршигч бидний их гэж бичсэн. Энэ нь Тэнгэр дэх бидний их гэсэнтэй адил юм. Дүгнэж хэлэхэд Библиэд эцэг Бурхан байдаг, эх Бурхан ч байдаг. Бурхан үүнийг маш тодорхой дурдсан. Зарим нэг итгэхгүй хүмүүс байдаг тул дахиад нэг ишлэл үзье. Эхлэл 1-р бүлгийн 26 дугаар ишлэлээс харцгаая. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Хүнийг бий болгоё гэсэн хүн бүтэе гэсэн үг биз дээ. Бурхан хүн бүтээхдээ би хүнийг бүтээе гэж хэлээгүй. Харин бид хүнийг бүтээцгээе гэж хэлсэн. Энэ бол маш чухал агуулга юм. Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас, огторгон шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир имээр нь бүтээжээ. Бурхан бид дүр төрхийнхөө дагуу хүнийг бүтээцгээгээд Бурханы дүр төрхөөр эрэгтэй хүн бүтээж, Бурханы дүр төрхөөр эмэгтэй хүн бүтээсэн.
Та бүхэн хувилагч машины хэвлсэн зургийг бодоод үзтээ. Хувилж гаргасан зураг дээр эрэгтэй эмэгтэй хүн байвал их хувь дээр нь ямар зураг байгааг мэдэж болох уу үгүй юу? Их хувь дээр нь эрэгтэй эмэгтэй зураг байгаа байх нь гэж мэднэ. Их хувийг нь хараагүйч мэдэх үү үгүй юу? Хангалттай мэдэж болно. Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээтэл эрэгтэй хүн бүтээгдсэн. Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээтэл эмэгтэй хүн бүтээгдсэн. Тэгэхээр Бурханы уг дүр төрх нь ямар дүр төрхтэйг мэдэж болохоор байна уу үгүй юу? Эрэгтэй дүр төрхтэй Бурханыг эцэг гэж дууддаг бол эмэгтэй дүр төрхтэй Бурханыг мэдээж хэн гэх ёстой вэ? Их шүү дээ. Ийм итгэлийг эзэмшсэн хүмүүс бол Исаак шиг амлалтын хүүхдүүд юм. Ийм хүмүүсийг сүнс хэн гэж гэрчиллээ? Бурханы жинхэнэ хүүхдүүд. Учир нь ийм хүүхдүүд бол Тэнгэрийн орныг өвлөн авах өв залгамжлагчид юм. Иймээс бид аз жаргалтай. Бид самаар дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглахаар явахдаач зоригтой, өөртөө итгэлтэй байдаг. Учир нь би чамд үнэхээр туслана гэж айлцсан Бурхан бол бидний эцэг, бидний их юм шүү дээ. Бид бол Исаак шиг эцэг Бурханд итгэдэг, их Бурханд ч итгэдэг хүүхдүүд юм. Бид бол мөнхийн Тэнгэрийн хаанчлалын хүүхдүүд, Бурханы хүүхдүүд билээ. Бид авралынхаа болон Бурханы хаанчлалын талаар өчүүхэн төдий ч эргэлзэх шаардлагагүй. Итгэлээ эцэс хүртэл сахиж, итгэл дотор чин сэтгэлээр хичээж зүтгээрэй гэж хүсэх байна. Баярлалаа. Ерөөл их аваарай.